Энэхүү чөлөөлийн санаачлага дотор бол үндсэндээ 3 том эрх зүйн өөрчлөлт хийя. Энэ нь бол ард иргэдийн амьдралд шууд нөлөөлөхүйц ард түмний орлого, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд төрийн зүгээс чөлөр тушаа болоод байгаа олон зохицуултуудыг хүлээсүүдийг чөлөөлөё гэдэг ийм л гол үзэл баримтлалаа танилцуулж явж байна. Тэгээд эдийн засгийн эрхчлөөний хууль, зөвшөөрлийн хууль, нөгөө талдаа санхүүгийн салбарын энэ нүсэр дарамт өнөөдөр Монгол улсад хүн болгонд хүрч байна. Тэтгэврийнхэн бол тэтгэврийн зээл, төрийн албаныхан цалингийн зээл, за тэгээ бизнесийн зээл тэгсээр нэ асар өндөр хүүтэй байдаг. Энэ тогтолцоо, энэ санхүүгийн салбар салхи оруулах талын ингээд үндсэндээ энэ чөлөөлийн энэ санаачлагын хүрээнд бол хууль эрх зүйн хувьд, эдийн засгийн салбарын хувьд ч гэсэн олон том өөрчлөлтүүд орох талаар бас танилцуулж ингэж ажиллаж байна. Манай Хинтээ аймаг бол түүхэн аялал жуулчлалын нутаг болох энэ том зорилтын хүрээнд үндсэндээ олон жил дараалсан энэ хөрөнгө оруулалтууд хийгдэж аялал жуулчлалын өнөөдрийн нөхцөлд бас нэлээдгүй хувь нэмрээ оруулж байгаа. Цаашиж оруулах боломжтой энэ салбарын хөгжлийг энэ хөрөнгө оруулалтуудыг өшөө бид төлөвлөсний дагуу нэмж хийх, үргэлжлүүлж хийх ийм зайлшгүй шаардлага бидний өмнө байгаа бол дорночдын хувьд бас түүхэн аялал жуулчлал, энэ бүс нутаг руу авсан авто замын асуудлууд, мөн дээрээс нь ашигт малтмалын салбарын хариуцлагатай уул уурхайн асуудлуудыг ярьдаг бол манай Сүхбаатар аймаг бол бас аялал жуулчлал, ялангуяа хил орчмын аялал жуулчлал, мөн дээрээс нь Монгол улсыг гадаад далайтай буюу номхон далайтай холбох энэ бичгтийн бомбын энэ том ажлыг эхлүүлсэнд бас талархалтай байгаагаас гадна энэ гадаадын хөрөнгө оруулалтуудаар энэ уул уурхайнч бай. Дэд үтсийн салбаруудад хөрөнгө оруулалт хийх энэ эрх зүйн орчныг нээж өгөөч. Энэ нэргээд тухайн бүс нутаг аймагт ажиллаж амьдарч байгаа олон хүнийд ажлын байр нэмэгдүүлэх, орлогын нэмэгдүүлэх ийм бололцоонууд бас бидний өмнө байна. Гэх мэтлэнгээр ард иргэдийн зүгээс бас их хурлын дарагтаа санал онлоо хэлсэн олон зүйлүүд байна. Хууль эрх зүйн хувь засах ийм бололцоонуудыг бас гаргаж ингэж ажиллах болно гэдгээ илэрхийлж байна.